сайн байцгаана уу? Завхан амжилт хэлж байгаа 12 дугаар ангиас оролцож зав заяана. Би одоо өөрийнхөө өдөр тутамд хийдэг байгаль орчны хамгаалах дадал туршлуудаасаа бүгдээ хуваалцах гэж байна. За хамгийн ихэнд ярих зүйл бол энэ зургийг ингээд бүх хүмүүс бид ягаад усаа одоо хүртэл ийм болсон зүгээр хараад байгаа юм бэ гэж бодоод их сэтгэл эмзэгж исэн. Тэр өдрөөс хойш нүүрс төрөх живэл мөн басаа гэж үргэлж машин унж байгаа хүмүүс удаан хугацаанд шигсэн замаар яваач, шинэ зам битгий гаргаж яваач гэж уриалдаг болчихсон байсан. Тэгээд энэ миний амьдралын хамгийн том өөрөө ч мэддэг байхад үүссэн нэг дадал туршил болсон. Хоёрт нь гэх юм бол би сургуулийн дотор байранд амьдардаг. Одоогоор 3 дахь жилд амьдарч байгаа. Анх байранд орсон цагаас эхлээд өглөө тогаавч гарах хэрэгтэй болсон. Гэхдээ би зүгээр нэг бүгдийн нийллийг хахыг хүсээгүй. Жишээ нь хагарсан шил, хурц зэрэг гэх мэт зүйлүүдийг даавн боогоо ч юм уу хийдэг. Шатагдах цаасан хоог хэлгүүдэд тусна. Лаз болон хонтор цавыг тусна ялгаж тавиад өглөө шавд гардаг. Ингэснээр миний ялгаад ангилаад хийсэн хогнууд зарим ч гэсэн дахин ашиглагдаж байгаль орчны хүртэл багахан хэмжээнд болов багасаасаа гэж хүсдэг. Мөн миний нөлөөлөлд хүмүүс ч бас үлгэр дуурайл авч хогоо ангилж хаяасаа гэдэг үднээс би өөрийнхөө амьдралын салшгууны дадал туршиж болгож чадсан.